асууя. Энэ бомбтой холбоотой төсвүүдээр тодтол хийгдэж байгаа асуудал байгаа юу гэдэг нэг юм асуулт байна. За ялангуяа одоо энэ бид нар бомбын сэргэлт тэгээд олон жил ярьсан. Тэгээ одоо яг сэргэлттэй холбоотой яг газар дээр нь үзээд яваад үзэхээр бомбын маань ажил бас ганц хоёрхан хүнтэй, хүн хүч багтай, төсөв зардал багтай нэг юм байдалтай байгаад байдаг. Гэтэл бол эдийн засгийнхаа одоо экспортыг дэмжих зорилгоор бомбтой сэргээ гэж бид нар яриад байдаг. Энэ дээр одоо ямар шүү төсвийн тодтол оруулахаар тусгсан бэ гэдгийг асууя. За гэн хариулах. За 4 номерын микрофон. За сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дараа санжидорч за гишүүний асуултанд хариулъя. За бомбтой холбоотойгоор бол төсвийн тодтол дээр бол нэгдүгээрт бол бомбын сайдын эрхлэх асуудал бол сангийн сайдын эрхлэх асуудал руу шилжиж байгаа. За бомбын үндэсний зөвлөл гэж хуулиараа байгаа. За үндэсний зөвлөлийг сангийн сайд авч чаддаг холбоотой оруулна гэж орж байгаа. За хоёрдугаар өөрчлөлт бол бомбын сайдын ажлын албыг бол татан буулгаж байгаа. Тэгэхээр энэ ажлын алба маань бол засгийн газрын хэрэглэх газар дээр байсан. За сайдтаа нэлээд 16 байсныг бол татан буулгаад өрчиж байгаа. Тэгээ гуравдугаар асуудал бол бомбтой холбоотойгоор бол гадаад зээлийн их усрээс бол бас нэлээд ажлууд бол явж байгаа. За ялангуяа бомб руу чиглэсэн автозамын төслөө, за мөн бомбын шинжилгээ асуудлууд байгаа. Гадаад зээлтэй холбоотой төслүүдийн хэмжээг бол бид бол бууруулаагүй байгаа. Тэгэхээр том төслүүдийн хувьдаа бол явчихна. Дөрөвдүгээр асуудлын хувьд бол бомбтой холбоотойгоор бол бомбын захиргаа гэж байгууллага байдаг. За илүү бомб төр очиж хэрэгцээ шаардлагыг судлах ийм чиг үүрэгтэй. За мөн зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгууллага байгаа. За энэ байгууллага бол 9 үеийн цомгтолд орон тоон буураад за үлдсэн зардал нь бол сангийн сайд эрхлэх асуудлын хүрээнд очсон байгаа. Ийм өөрчлөлтүүд байгаа баярлалаа. За Бүрэмжавын сайн зураг гишүүн асуулт.